Сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэнд KYC баталгаажуулах зааварчилгааг тайлбарлах болно. Та бүртгэгдсэн хаягаараа нэвтэрж ороод home page хэсэг харагдана. Зүүн талд байрлах My Settings дотор Identity Verification буюу иргэний үнэлгээ баталгаажуулна. KYC баталгаажуулалт нь 3 үе шаттайгаар хийгдэнэ. Эхний хэсэгт иргэний үнэлгээний баталгаажуулалтаа хийгээд өөрийнхөө улсыг сонгоно. Үүний дараа зүүн талд иргэний үнэлгийнхаа нүүр талыг, харин баруун талд нь иргэний үнэлгийнхаа ар талыг оруулж өгөөрэй. Дээрийн доор байрлах иргэний үнэлгээний мэдээллүүдийг бөглөхдөө Full Legal Name хэсэгт өөрийн нэрээ заавал монголоор бичиж оруулаарай. Дараа нь аваг болон өөрийн нэрээ англиар бичиж оруулна. Gender дээр нь та өөрийнхөө хүүсийг сонгоод, date of birth дээр нь та төрсөн он сар өдрөө бичээрэй. ID number дээр та өөрийн регистрийн дугаарыг, харин ID expression дээр иргэний үнэлгээний дуусах хугацааг, он сар өдөр жилтэйгээ оруулж өгөөрэй. Mailing address хэсэгт та өөрийн үнэмлэх болон гэрийнхээ хаягийг оруулж өг. Хоёрдугаар алхамд ABC болон харилцагчдын зөвшөөрлөлийн хуудсанд гарын үсэг зурна. Нэгт хамтын ажиллагаа, хоёрт эрсдлийн анхаарал, гуравдугаарт үйлчлэгээний шинжилгэүүд болон аккаунтын мэдээллүүдийг баталгаажуулах гарын үсэг зур. Үүний дараа Operation Succeed бичиг гарч ирэн таны KYC 1-2 минутын дотор амжилттай баталгаажна. Ярилцаач та амжилт хүсье.